Сайн мэцхан бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. Око коучинг дараагийн подкаст автаа морилно. Ойрт подкаста бичээгөө утчлаа. Тэгээд одоо буцаад сэргээж бичиж эхлэх гэж байна. Тэгэхээр ойрт уулзаагүй бол амар минь байцгаана уу? Сайн сайхан юу байцгаана? Сар шиндээ сайхан шинжилж байна уу? Би яг энэ бичлэг өнөөдөр 2 сарын 21-ний өдөр шинийн 3-нд бичиж байна гэсэн. Тайландаас бичиж байна. Тэгэхээр мэдээч хэрэг чи яг хөө бидний хувьд миний хувьд ингээд Монголда байх бол цагаан сараа ер нь бол нэг тэмдэглэдэг. Тэгээд зургаар гэрийнхнэрээ видеогоор дамжуулж тэрийг тэмдэглэж мэдэрч байгаа. За тэгээд эхлэхээс өмнө би эхлээд магадгүй апдейт өгье. Тэгээд ойрдоо анзаарсан бах нилээн угаасаа зав муутай байсан болохоор подкаст 1 сараас хойш бол ерөөсөө хийж чадаагүй байгаад байгаа. Өнөөдөр ингээд би өнөөшн дахиад аялалтай энэ жил өмнө нь ярьж байснаар 25 он бол миний хувьд нэлээх аялалтай нислэгтэй жил байсан бол 26 он бас яг тийм болох юм байна гэдгийг анзаарч байгаа. Тэгээд энэ тухай би бас нөгөө жилийн дүгнэлт төлөвлөгөөн дээр ярьсан байгаа. За тэгээд хэлэхэд болохоор би нэлээд завгүй ажиллаж байна. Энэ жил 26 он эхлээд миний анхаарч байгаа хэд хэдэн томоохон төслүүдийг зүгээр апдейт өгөхөд тэгээ яг одоо өнөөдөр би Бутаны өнөөдөр шөнө тэгээ Бутанд би Teva Loden гэдэг сангийн Teva хурцгуур програмыг өөрөө хариуцаад одоо гол коуч нь болоо авч явж байгаа 6 фаундеруудыг ихлээр тим ажиллаар энэ 7 хоногт явна. Буцаж ирчингуудаа 7 хоног чад Монгол руугаа буцна. Монголд очих үед би болохоор Alpha Human 3-аа бид нар зохион байгуулах гэж байна. 3 сарын 6-наас 9-ний хооронд тэрэлжиж явах гэж байгаа. Тэгэхээр би тэрэнд бас өөрийгөө бэлдээ хийж байна. Тэгэхээр тэрэнд явна. Alpha Human гэж юу вэ гэвэл Alpha Human гэдэг бол би яг түрүүчийн магадгүй хэлснээр жинхэнэ амьдралын сургууль гэд маш энгийнээр ойлгож байна. Alpha Human гэдэг нь өөрийгөө өөрчлөе гэсэн, өөрийнхөө амьдрал дээр сэгсрэлт бий болгоё гэсэн, өөрийнхөө магадгүй салыг хагцъя гэж бодож байсан тэр муу дадлаг зуршил, хандлага, хэв маягаас салыг гэсэн хүмүүс нэг газар бүгдээрээ цуглараад тэгээд бид нар бүгдээрээ 3 шин 4 хоног тэрэлжээд ингэж өглөөнөөс орой болтол хийдлээ 80 цагийг хамтдаа өнгөрүүл. Энэ хугацаанд бид таныг мэдлэлээсээ эхлээд баяртай гэж хэлээд автобусан суулгаж баяртай гэж хэлтлээ. Таныг бид нар чаленж хийн. Өөрийгөө мэдрэх чинь туслана. Өөрийгөө таних чинь тусална. Өөрийнхөө асуудалтай нүүр тулах чинь тусална. Урт нь өөрийн чинь дотор бий болчихсон чөдрүүд, гацаагаад байгаа хуучин, магадгүй зарим нэг травманууд, өөрийнхөө тухай өөртөө хилээд байгаа тэр буруу үг хэллгүүд тэр болгоны чи хэлээ зэгцлэнэ. Тэгээд хоёрт нь бид нар таадаг. Тэгээд тэрний араас бид нар миний зүгээс нөгөө маш олон корпорациудтай ажилтгаа би бол өмнө ярьжсэн коучинг янз бүрийн одоо байдлаар хамтарч ажиллаж байгаа. Тэгэхээр тэрийг бас хийх болно. За сүүлийн үед гэх юм бол та шинэ апдейтлүүд гэх юм бол 2 сард бас 1 сард бас Монгол руу явсан, Бутан руу бас явсан. Маш их завгүй гоё сарууд байлаа. 1 сарын сүүлээр миний нэг хийж чадсан зүйл нь цааны жилийнх аялалд явж чадсан. Тэгээд энэ амралт маань өөрөө яг одоо миний хувьд физиологийн хувьд бол одоо энэ ски гэж ярьдаг энэ жилийн амралт маань өөрийгөө амраах айгүй боломж гардаг гэсэн хамгийн гол сэтгэл зүйн хувьд хамгийн гол амраад. Тэгээ би нэг өмнө ярьж байсан идэвхтэй амралт гэж юу байдаг тухай тэгээд өөрийнхөө зүгээр энэ удаа бас яг хийсэн. Гормоосоо харангууд би эхний 4-5 өдөр бол ерөөсөө албаар буруцаач хараагүй тэгэж явж байгаад зүгээр зураг авах зорилгоор видео авах зорилгоор зураг ашигласан гэж бодож байна. Тэгэл илүү аналог буюу ном суурьтай тэндэ байгаа хүмүүстэй цуг байх байдлаар байсан. Энэ миний сэтгэл зүйд айгүй амраачсан гэж бодож байна. За тэгээ өнөөдрийн сэдэв миний яриа гэж бодсон зүйл нь энэ байсан. Би ер нь бол өөрийгөө таад мэдж байгаа. Би өөрийгөө дахин сайжруулж хөгжүүлэх тал дээр маш их анхаардаг, ажилтдаг хүн. Тэгснээрээ би өнөөдөр яагаад тэгж байгаа гэхээр сануулсан. Тэгэхээр би өөхсөд амьдралаа бий болохыг хүсэж байгаа. Тэгээ миний амьдрал нэлээд хүснээр минь ингэж хэлбэр дүр төрх нь орж байгаа. Би тийм амьдралын маягтай байж чадж байгаа. Тэгмүүд өнөөдрийн яриа гэж бодсон нь би энэ үеднийг дандаа анзаардаг зүйлэнд бас хүмүүс сануулмаар байгаа зүйл нь юу гэхээр бид нэр өөрийгөө хөгжүүлэх гэдэг ажилд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэдэг тухай ярмаар байгаа. Тэгээд ерөнхийдөө ярих юм бол зүгээр яг хөрөнгө оруулалт гэдээ бодонгууд юу яригдж яах вэ гэхээр тийм ээ дээр үед
ялангуяа нэг high performance надтай ажилдаг өнөөдөр магадгүй энийг үзэж байгаа хүний хувьд та боц гэсэн өөрөө бас өөрийнхөө ирээдүй мөрөөдлөө бий болохгүй ажиллаж байгаа хүн байгаа. Тэгээд мэдээж тодорхой хэмжээгээр өөрийн гэсэн амжилтанд хүрч гисэн өнөөдөр энд суугаад энэ тухай бодоод энэ тухай ингээд амьдралаа чиглүүлээ энэ рүү анхаарлаа зарцуулъя гэж байгаа чинь өөрөө бас тодорхой хэмжээний амжилтанд хүрсэн буюу өмнө нь хийсэн хөрөнгө оруулалт чинь үр дүнгээ гаргасан гэдэг жишээг бол өгч байгаа тийм ээ. Өнөөдрийн биднэрт байгаа энэ бүх амьдрал маань өөрөө буцаагаад талархах ёстой. Дээр үед нөгөө хөсч байсан зовлон завирууч шүү гэдгийг бас санах хэрэгтэй. Би саяхан Instagram-ийнхаа юм дээр тавьж ясан юм. Тэгвэл энэ хөрөнгө оруулалт маань өнөөдөр хүртэл хийгдсэн зүйл байдаг. Хүмүүс өөрийгөө хөгжүүлэх, байнга өөрийгөө сайжруулах, байнга өөртөөгөө үнэж байх гэдэг зүйл дээр ажиллаж байсан бол энийгээ бас буцаагаад амжилтанд хүрчээрээ бид нар зогсоочдөг шүү гэдэг санааг би өнөөдөр ярилцъя гэж бодсон юм. Ялангуяа амжилттай хүмүүс нь. Тэгээд энэний одоо хөрөнгө оруулах гэдгээрээ окей юу яриад байгаа юм бэ гэх юм бол хэд хэдэн зүйл ярьж байгаа. Нэг нь болохоор зүгээр л анзаардаг байх тухай анхаарлын хөрөнгө оруулалтыг ярьж байна. Анзаарлын хөрөнгө оруулалтыг ярьж байна. Тэр нь юу яриад байна вэ гэхээр өөрийгөө ингээд асууж үздэг те би одоо хаана байгаа вэ? Би одоо явж байгаа цэгээс ойртцсон, холтцсон хаана? Энэ нэг асуулт, энэ нэг анхаарал гэдэг зүйлийг бол бүр хамгийн суур хөрөнгө оруулалт гэж бодож байна. Энийг бид нар айл болохоор ойрхон хийж чадах юм бол энэ маань өөрөө буцаагаад дараачийн үйлдэл, мөрөөдөл, хүсэл, хүсэхгүй байгаа зүйл, өөрийгөө таних энэ бүх процесс, бүх одоо хийх ёстой зүйлд чинь хөрөнгө оруулалт гэдэг утгаараа анхаарах, анзаарч сурах гэдэг бол миний хувьд хамгийн анхны хөрөнгө оруулалт гэж. Тэгвэл анхаарах, анзаарах гэдгээр юу яриад байгаа юм, яаж хийх юм бэ гэж ярих юм бол зүгээр маш энгийн төвшөндөө та зүгээр толгойд бол энэ тухай заримдаа боддог байх хэрэгтэй. Энийг тэгээд дүнзгэрүүл бодоод энийг өшөө цаашаа цаг ингээд тууштайгаар зарцуулах энэ чинь нөгөө бясалгах гэсэн үг мөн шүү дээ, тийм ээ. Тэгэхээр би бол одоо энийг яаж хийх юм гэхээр өглөө болгоныхоо нэг цагийн үеэр би эсвэл нөгөө өөрийнхөө 7 хоногийнхоо төдүүгээ бичиж хийх ажлынхаа жагсаалтыг гаргаж суух үедээ цаастайгаа сууж авах үедээ оройд өнөөдөрт амжуулсан зүйлээ бичих үедээ сар болгоныхоо төлөвлөгөө гаргаад яг энэ бизнесийн аяллуудаар явах үедээ миний нэг дандаа бодож байгаа зүйл нь юу юм гэхээр би ер нь болж байна уу? Миний дараачийн хиймээр байгаа юм юу юм? Миний болохгүй байгаа зүйл юу юм? Би юугаа авч үлдэх үү? Юугаа сайжруулах уу? Би юун дээрээ илүү хийхээр энерги анхаарал, мөнгө төгрөг, энерги үйлдэлээ зарцуулах уу гэдэг зүйлийг байнга өөрөөсөө асууж. You're good man, you can walk. Yeah, you can walk. Don't worry about it. Манай хөргөн ах манайд ирсэн байна. Бутан залуу. Жи явж байна. Тэгэхээр энэ анхаарал, анзаарал гэдэг бол угаасаа чи ярьдаг стил зүүн шинжилгээ ухааны талаар чи ярьдаг, мөн шашны талаас нь ч бид нарт ярьдаг. Тэр өглөө болгон мөргөл үлдэнэ гэдэг чи юу гэдэг юм гэхээр та толгойд илүү тутмын юм бодохгүйгээр өөрийнхөө хүсэл, эрмэлзэл, мөрөөдлийн тухай бодож, та өөрийнхөө амьдралд байгаа талархах ёстой зүйлийнхаа тухай бодож, та мөн чанарын тухай бодож, таны амьдрал чухал гэж бодож байгаа үннүүдийн тухай бодож, үнэн гэдэг утгаараа шашны төвшнөөс халиад бодох юм бол эн чи юу яриад байна вэ гэхээр кармагийн тухай ярьж. Та яаж хүнтэй харьцвал тэр хүмүүс танд эерэг ажиллах юм. Та ямар нөхцөлд ямар үйлдэл гаргавал буцаагаад ямар хариу үйлдэл гарах юм гэдгийг ойлгох чинь л өнөөдөр энэ үннийг таних гэдэг энэ бясалгах юмны тухай яриад. Тэгэхээр энэ байлгын бид нар энэ шинжилгээ ухаан шашин өнөөдрийн одоо зүгээр логик сэтгэлгээ ч гэсэн биднэрт юу хэлээд байна вэ гэхээр бид нар тархитлагоондоо зөв бодлыг, зөв чиглэлийг аль болохоор ойрхон байлгах тусам бид нар тэр зөв бодлын дагуу бодно, үйлдэн, амьдралд явна гэдэг ийм нэг санааг л сануулах. Тэгэхээр анзаарал, анхаарлаа хандуулах гэдэг зүйлийг бол хамгийн ихний хөрөнгө оруулалт. За хоёр дахь хөрөнгө оруулалт нь бол мэдээж одоо ингээ анзаарчихсан, мэдчихсэн бол одоо тэрийгэ чиглэсэн үйлдэлүүдийг хийж эхлэх хэрэгтэй. Тэгэхээр үйлдэлийн хөрөнгө оруулалт. Үйлдэлийн хөрөнгө оруулалт гэдэг дотор юу яриад байгаа юм бэ? Нөгөө англи хэлээ үүсгэж шаардлагатай 5 минут, 10 минутыг зарцуулах тухай ярьж байна. Нөгөө л жимийнхаа гишүүнчлийг авсан бол тэр жим рүүгээ нэг өдөр очиж 30 минут гэсэн дасгал хийх тухай ярьж байна. Нөгөө л өнөөдөр дасгал хөдөлгөөн хийх зав чөлөө байхгүй бол нэг удаа ч гэсэн хоолныхоо дараа 15 минут гарч алхаж тэр цосон дох чихрийн хэмжээг багасгаж тэр сахар гэдэг аюултай өвчнөөс урьдчилан сэргийлэх маш энгийн алхам өдөр болгон алхаад энэ үйлдэлүүдийг хийх тухай ярьж байна. Бүр энээс энгийн үйлдэл нь юу гэж балцаас барингуудаа тэрэн дотор энэ тухайгаа бичих, энэ бичих гэдэг үйлдэл маш хүчтэй үйлдэл. Тэгэхээр энэ үйлдэлийн хөрөнгө оруулалт хүрч байна. Хамгийн хэцүү дээ.
хамгийн хэцүүдээ бүтэн өдрийн үйлдэл яригдчих хамгийн энгийн дээр нэг 5 минут цаасан дээр юм бичих юм. Тэгэхээр эхний хөрөнгө оруулалт нь анхаарал гэдэг зүйлийг хийгээч гэж. Өдрийн турш боломжоор энэ нэг зүйлүүдийн тухай бодож байгаа. Энийг нэг бал цаастай хослуулчих эсвэл нөт ап ашиглаад тэнцэн бодлуудаа тавьчих. Тэгээ энэ хоёртойгоо ингэ цуг хийгээд өдрийн өглөөдөр нэг хийчих, оройдоо нэг хийчих, өдөр нэг гэж. Зүгээр л өнөөдөр би юунд талархах ёстой вэ гэдэг асуултанд хариулаад бичих үед хүн юу болж яа, юу болохгүй байгаа мэдтэн. Амьдралд юунд талархах ёстойгоо санаа, юунд талархахгүй байхаа бас санаа, юунд анхаарч эхлэх интересант. Тэгэхээр дахиад адилхан. Хүний бодол анхаарал гэдэг зүйлээр зөвмөр оруулах юм бол хүн угаасаа ухаантай амьтан тэрийг өчрөөл. Хоёр дахь нь үйлдэл гэсэн үйлдэлийн төвшнүүдийг би ярьсан. Гурав дахь нь одоо байгаа өөртөө байгаа зүйлүүдэд хөрөнгө оруулах тухай ярьж байна. Анхаарлаа хөрөнгө оруулаа, үйлдэлээ хөрөнгө оруулаа. Одоо эн чинь үйлдэлээр гэхээр чи цагаа хөрөнгө оруулж байгаа асуудал юм. Цагийн хөрөнгө оруулалт бол маш том үйлдэлтэй хосолчж байгаа. Гэхдээ энийг би тусад нь ярмаар байгаа зүйл нь. Яагаад вэ гэхээр цаг гэдэг бол угаасаа биднэрт бүгдэнд нь байгаа хязгаарлагдмал зүйл. Зарим хүмүүс энийг буруу амьдрснаасаа болоод цаг нь өшөө илүү хязгаарлагдмал байгаа. Эрүүл амьдарч байгаа, зөв амьдарч байгаа хүмүүсийн цаг хугацаа илүү их байгаа. Надад дахиад надтай адилхан эрүүл мэндэнд дутуу хүнээс би дахиад 5-аас 10 жил их илүү цаг хугацаатай. Энийг би судалгаагаар баталж чадна. Надад миний үеийн эрүүл биш хүмүүстэй харьцуулбал надад дахиад 5-аас 10 жилийн илүү амьдрал нийт хугацаа. Ямар их зүйлийг амжуулж болох, ямар их амьдралыг мэдэрч болох хугацаа байгааг битгий мартаарай. 5-аас 10. Тэгэхээр энэ хугацаа чинь хүн болгонд бас ийм тод хугацаанууд байгаа янз янзын хэмжээтэй. Гэхдээ энийг хөрөнгө оруулах гэдэг чинь бас буцаагаад бид нарыг өөртөө хөрөнгө оруулах хамгийн хүссэн хүсээгүй дахиад нэг юм хэлчихэ. Анзаарлаа, анхаарлаа, цагаа үйлдэлээ та хэрвээ өөрөө удирдах энэ хөрөнгө оруулалтыг өөрөө хийхгүй бол хүссэн хүсээгүй энийг өөр хүмүүс удирдаад таны тэр өөрөөсөө гаргаж байгаа тэр хөрөнгө оруулалтын хамгийн чухал мөнгө гэж бодож болох зүйл чинь анхаарал, цаг, үйлдэл гэдэг зүйлийг чинь хүмүүс аваад таны өмнөөс төсөөлтөө таны мөнгийг аваад өөр хүн өөртөө зориулсан хөрөнгө оруулалт хийгээд тэнцэнээс нь өөртөө юм гаргаж аваад байвал ямар онцгүй вэ? Нийтлэг хин хүний амьдралд яг тэгж явагдаад байгаа шүү. Тэгэхээр энийг өөрөө удирдах сурна. Энэ цаг хугацаа гэдэг хамгийн чухал өөрийнхөө хөрөнгийг зөв удирдах сурахгүй бол өөр хүн удирж байгаа. Гурав дахь нь тэгвэл цаг хугацаагаа хөрөнгө оруулна гэж юу яриад байгаа юм бэ? Нөгөө ярьжсэн түрүүний үйлдэлтэй холбоотой зүйл ярьж. Тэр нэг 10 минутыг өнөөдөр алхахад зориулаад гар утсаа ухахаас аваад алхахад зориулна гэдэг чинь яг миний хэлээд байгаа тэр байна. Тэр цагийг та алхаснараа өөртөө гаргаж авч байгаа хөрөнгө оруулалт нь асар их гэдгийг л ойлгосон. Яг тэгвэл нөгөө талд нь ингэж сууж байгаа 10 минут чинь таны тэр хөрөнгө оруулалтыг тэр хүмүүс, тэр пост тавьж байгаа хүмүүс худалдаж авч яана гэсэн. Та тэр хүмүүст өөрөө та энийг ингэх тусам тэр ухаантай технологийн компаниудыг баяжуулж байгаа. Та ингэх тусам пост тавьж байгаа хүмүүсийг баяжуулж байгаа. Миний юмыг хэсгэж байгаа. Би хэдийгээр өөрийнхөө юмыг үзээсэй гэж хүсэж байгаа ч гэсэн энийг эрүүл биш үзэх юм бол битгий үз гэж хэлдэг шүү. Миний сошиал медиа хэрвээ танд сөрөг зүйлийг авч ирдэг бол миний тавьж байгаа зүйлүүд танд сөрөг үр нөлөөг сөргөөр таны цагийг энэ аваад байгаа бол битгий үзээрэй. Болсон үедээ л үз. Хэрэгтэй боломжтой үедээ л үз. Эхлээд өөртөө хөрөнгө оруулж байгаа. Яг нь миний бас нэг хэлж болох зүйл, миний ярьж байгаа зүйл тань магадгүй хөрөнгө оруулалт гэж бодож болох юм. Гэтэ таны сонголт юм. Тэгэхээр цаг хугацааны хөрөнгө оруулалт гэдэг нь хамгийн чухал 3 дахь зүйлээ гэж хэлнэ. Тэгээд дараа нь мэдээч хэрэг босод байгаа зүйл чинь гэхэлэр чи танд өөртөө байгаа баялгаа хөрөнгө оруулах зүйл ярьж байна. Мэдлэгээ хөрөнгө оруулах зүйл ярьж байна. Туршлага хөрөнгө оруулах зүйл ярьж байна. Мөнгөө хөрөнгө оруулах зүйл ярьж байна. Энэвэрээ юу ярьж байна вэ? Та өнөөдөр угаасаа өөрийнхөө хамгийн чаддаг зүйл дээрээ илүү их тэрийгэ зөв зүйл рүүгээ зарцуулах тусам та амьдрал тэрнээс илүү өгөөжгөө гаргаж авна. Яач ботсон мод хөрөөдөж чаддгүй хүн мод хөрөөт гэж тэр их хөдөлмөрөө зарцуулснаас хамгийн сайн хийж чаддаг буюу одоо магадгүй уран сэлбэр хийдэг ажлаа хийж суух юм бол тэр хүнээс гарч байгаа хөрөнгө оруулалт тэр мэдлэгээрээ өгж байгаа хөрөнгө оруулалт нь өөрт нь гаргаж өгөх өгөөж нь маш өндөр байна гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр буцаад бидний олж авсан мэдлэг, хөдөлмөр, чадвар, туршлага гэдэг зүйл чинь бас буцаагаад бидний хамгийн том өгч чадах, өөртөө хийж болон ер нь нийгэмд хийж чадах хөрөнгө оруулалт чинь шүү дээ. Яа тэгэхээр бид нэр тэрэнд ингээд цуглуусаар байгаа мэдлэг чадвар болоо өөрөө ингээд аюу гаргаж чаддаг юу буцаагаад хөрөнгө тийм ээ төрж ийснээр хөрөнгө болгож үнц нь болгож чадж байгаа болохоор тэр маань өөрөө
Тэгэхээр сүүлийн хэлэх гээд байгаа магадгүй тэр зүйл. Мөнгө гэж ярих хэрэгтэй. Яа тэгэхээр мөнгө бол бидний одоо бас л ингээд бүх үйлдэлээрээ буцааж авч байгаа солилцооны зэмсэг шүү дээ. Мөнгө чинь өөрөө олон зүйлээр хувирч чадна гэсэн. Мөнгийг хөрөнгө оруулах тухай ярангууд нөгөө төл ярьдаг биохакер Брайан Джонсны тухай ярих хэрэгтэй. Тэр хүн одоо чинь мөнгөний маш энгийнээр ойлгож болох зүйл нь тэр хүн өөрийнхөө эрүүл мэнд, физиологи гэдэг зүйл дээр сэтгэл зүйч гэсэн орж байгаа. Жилдээ $2 сая хөрөнгө оруулдаг. Тэгснийхээ хариуд тэр хүн өөрийнхөө насыг өнөөдөр 10-20 жилээр 10 давсан жилээр багасгаж чадж байгаа олон хэмжээгээр. Та намайг ч ихсэн тэгдий мэдчихэж байгаа тийм ээ. Whoop гэдэг энэ хэмжээгээр өнөөдөр би яг одоо өөрийнхөө биологийн наснаас хасах 6.5 жилээр явж байгаа. Өнөөдөр энэ 7 хоногт бол би 6.6 байсан. Буурсан байгаа. Аяллаас болоод. Гэхдээ энэгээр би юу илэрхийлээд байна. Тэгээ миний хувьд би бол жилийн $2 сая мэдээж төгөлж чадахгүй байхгүй. Харин би юу хийх гэж хүсэж байна вэ гэхээр би яг тэр үр нөлөөг хамгийн хүмүүс тохирох үнээр буюу олж авахыг хичээж байгаа. Яг одоогийн байдлаар би нэг хараад тахад нэг $2,000 давсан хөрөнгө оруулалт юм болох юм шиг байна гэж хараад байгаа. Тэгээ яг тэр тим өгөөжөөр ч гэсэн тим хөрөнгө оруулалтаар ч гэсэн адилхан үр дүн гаргаж болно гэдгийг хэлэх гээд байгаа шүү. За тэгээд ингээ яриа. Тэнгууд энэ болгоныг ойлгосон байх гэж. Тэгвэл одоо яах юм бэ гэдэг асуулт гарч иж. Одоо яах вэ гэхээр хамгийн түрүүн би магадгүй энэ яриагаараа та хийгээсэй гэж хүсэж байгаа. Эхлээд энэ концептыг бодооч гэж. Та өөртөө хөрөнгө оруулж байна. Та өөртөө хамгийн сүүлд ямар хөрөнгө оруулалтыг хийсэн бэ? Хөрөнгө оруулалт хийн гэдгийг зүгээр ингээд Jimmy membership авчаад тэрийг хөрөнгө оруулсан тооцохгүй. Jimmy membership авсны газараа цагийн хөрөнгө оруулалтаа хийн, үйлдлийн хөрөнгө оруулалтаа хийн, анзаарлын хөрөнгө оруулалтаа хийн, чадварынхаа тийм ээ өөртөө тогтсон зүйлийг өөрийнхөө хийж чаддаг зүйлийг энэ болгон чинь жинхэнэ үйлдэл шүү. Гэхдээ мэдээж хэрэгний анзаараад байгаа нь хүмүүс яадаг вэ гэхээр хөрөнгө оруулалт хийх ажлын эхний алхам буюу тэр мөнгө төлөх, тэр юм худалдаж авах, тэрний Jimmy хувцас авах, Jimmy гишүүнчлийг авах, тэрний сургалтанд суух, мөнгөний төлдөг боловч буцаагаад тэрнийхээ үйлдэлийг хийж өгдөг. Тэгээ явж хэрвээ зөв хийж чадах юм бол мөнгө байхгүй хүнд юу байгаа гэж цаг байгаа. Тэр цагаа ашиглаад тэр цагаараа бид нэр үйлдлийн хөрөнгө оруулалт. Бид нэр угаасаа залуу байх тусмаа бид нар цаг илүү байна, мөнгө бага байна. Бид нэр хөвшрөх тусмаа мөнгө нэгсээ цаг нь багасна. Энэ бол ерөөсөө ажиллаа хийгээ явж байгаа нийгэмд идэвхтэй байгаа хүний хараад байхад бидний систем тоглох үүргийн маань шилжилт юм шиг байна тийм ээ. Тэгэхээр энийг ойлгосон. За тэгээ энэтэй холбоотой бас нэг сануулмаар байгаа зүйл нь тэр шүү. Амжилттай хүмүүс яадаг юм гэхээр өмнө нь хөрөнгө оруулсан хөрөнгө оруулалтуудаа аваад одоо ч гэсэн хөрөнгө оруулж байгаа гэж боддгийн. Гэхдээ үгүй шүү. Өмнө нь хийсэн зүйл чинь өнөөдрийн цэг дээр авчирсан боловч дараагийн цэг рүү авчрах зүйлүүд чинь биш. Өмнө нь хийжсэн хөрөнгө оруулалт чинь зарим нэг нь өгөөж ирээдүйд өгсөөр байх юм шиг боловч ихэнхдээ нь та шинэ хөрөнгө оруулалт өгөх ёстой. Тэгээд сануулчих. Око гэдэг хүн коуч хүнийхээ хувьд би high performance буюу өндөр гүйцэтгэлийн хүмүүстэй ажилтдаг гэж ярьдаг. Өндөр гүйцэтгэлийн хүмүүс гэж юу яриад high performance хүмүүс гэж юу яриад байгаа юм гэхээр эдгээр маань мөрөөдөлтэй хүмүүс амьдралаа өөрчлөе гэсэн тэр нэг бэлэн байдал нь өндөр шийтчихсэн тэр ирээдүгөө олж харж чадсан. Заримдаа яг эдгээр ингээд нөгөө урсгалаасаа болоо энийг мартцсан байдаг. Гэхдээ тэдний үйлдэлүүд нь айгүй олон нөлөөлдөг шийдвэрүүд нь олон импакттай ийм хүмүүстэй ажиллаж. Тэгвэл ийм хүмүүстэй ажиллаж байхдаа миний боддог зүйл ийм хүмүүс чинь угаасаа хөрөнгө оруулж ирсэн болохоор өнөөдрийн цэг дээр ирсэн ийм хүмүүс угаасаа бусдаасаа яалгарсан хүмүүс байдаг. Ийм хүмүүс яг тэр англи хэлнийхээ номыг аваад өмнө нь давтаж байсан хүмүүс байдаг. А тэгвэл ийм хүмүүс начи хүмүүс тодорхой цэг дээр ирэхээр бид нар санахгүй бол мартах гэдэг зүйл нь юу гэхээр бид нар энэ шинэ хөрөнгө оруулалтыг хийх ёстой шүү гэж. Шинэ хөрөнгө оруулалт гэдэг нь яах ёстой гэхээр түрүү чинь ярьж байгаагаар суугаад одоо бичээд таны дараачийн тэр амьдрал чинь дараачийн тэр хүсэж байгаа юм чи ямар тэрнээс та хэр ойрох юм та өнөөдөр хүнийхөө хувьд юугаа нэмж сайжруулж юунда цагаа анхаарлаа энерги үйлдэлээ мөнгөө зарцуулах юм бол би өнөөдөр тэр дараачийнхаа хүсэж байгаа амьдрал эсвэл өөрийнхөө хувилбар руу илүү ойртох вэ гэдгийг бичээсэй гэж тэгээд тэрийг төлөвлөгөөн дээр оруулна мэдээч хэрэг тийм ээ. Одоо ингээ 2 сар дуусч яана гэдэг чинь хэдүүлээ 3 сар эхлэх чинь 4 сар эхлэе. Араачин 30-аас 60 хоногт зориулсан нэг төлөвлөгөө гаргадаг. Тэр төлөвлөгөөгөө тэгээ та хэд мэднэ. Өөртөө тохирсон байдлаар ингэж ахиулна явна тийм ээ. Гүйдгүн хүмүүс эхлээ 5 минут л гүйд сурна. 5 минут гүйд сурсны дараа 10 минут сурна. Гэх мэтэр ингэж ухсруулж ачааллуулж дээшлүүн. Энийг хийгээсэй гэж хүсэж байна. За тэгээд хамгийн том түрүүчи ярьсан энэ хөрөнгө оруулалтуудыг амжилттай хийхийн тулд анхаарал гэж хэлээд байгаа, бич гэж хэлээд байгаагийн ард би юу яах гэдэг юм гэхээр өөрийгөө ялан дийлэх, өөрийгөө тэр хэлсэн хөрөнгө оруулалтынхаа дагуу авч явах шаардлагатай. Дисциплин гэж ярьдаг хүний хувь хүний зохион байгуулалт гэдэг зүйл дээр бид нэр ажиллаж сайжруулах хэрэгтэй байгаад байгаа юм.
Энийгээ тэгээ хэлчихээд амжилттай хүмүүс яадаг юм гэхээр өмнө нь нэг зарим нэг өөрчлөлт дадал зуршлыг ингээд ажилласаар байгаа өөртөө суулгаад тэмхэн тэрнийхээ өрөг гэж авцсан байгаа хүмүүс. Гэхдээ ийм болцсон байгаа хүмүүс дахиад өмнө нь тэр их хөдөлмөрийг зарцуулсан болохоор дахиад дараачийн шин дадал зуршлыг суулгах гэдэг ажлыг бодонгууд хүсэтлэх нь арцаадаг. Яагаад гэвэл тэд нэр биеэрээ мэдэрсэн тэр өөрчлөлт хийхэд ямар их ажил орсноо санджаадаг болохоор дараачийн хөрөнгө оруулалт хийхээс жоохон боломжтой. Энд чинь нөгөө миний яриад байдаг bias-ууд ярьж байгаа. Тэгэхээр энийг санах хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд энэтэй холбоотой мэдээч хэрэг миний зүгээс яг энэ зориулсан бид нар програмыг зохион байгуулалтыг таад мэдж байгаа Play Academy би түрүү ярьсан Alpha Human 3 гэдэг энэ програмаа хийх гэж байгаа. Alpha Human 3 гэдгийг одоо би ингээд мэдээж өөрийнхөө програмыг таад сурчилж байгаа. Тэг яагаад сурчилж байгаа гэвэл би энэ програмд итгэж байгаа болохоор тийм ээ. Яагаад гэвэл бид нэр яг тэр хүмүүс хэрэгтэй тэр хөрөнгө оруулалтыг нь хийлгэж чаддаг. Тэр хөрөнгө оруулалт руу өгж байгаа амлалтыг хийлгэж чаддаг. Тэгээ амлалтын дагуу төлөвлөгөөнийхэн дагуу үйлдэлийг хийлгэж чаддаг болохоор би энэ програмд итгэдэг энийг ингээд нээлттэй ярьдаг. Тэр Alpha Human програмаар бид нэр хүмүүсийг яг энэ саяны ярьж байгаа хөрөнгө оруулалтуудыг хийлгэж байгаа. Эхлээд энэ хүмүүс энэ програмд орохын тулд Alpha Human-д ордог хүмүүс маань төлбөрөө төлж байгаа. Төлбөр төлнө гэдэг бол өөртөө хариуцлагын систем үүсгэх горим гэдэг бол бид нар угаасаа мэднэ. Бооцоо тавих тухай би ярьж байсан. Тамхинаас гарыг хийж байгаа хүн тамхи татдаг өөр нэг найзтайгаа хоорондоо олигтойгон шиг өөрийг чинь эвгүй болгох мөнгөнд үнгээр хоорондоо бооцоо тавьчих. Тэгээ тэр бооцоогоо хэрэг алдах юм бол тэр мөнгө нөгөө нь авна гэж бодчих. Ийм сэтгэл зүйн ялангуяа ийм идэх хоолтой, ийм аюулгүй байдалтай шууд холбогдсон бооцоо гэдэг чинь хүнийг үйлдэл хийх магадлалыг аюу өндөр түвшинд аваач. За тэгэхээр эхлээд тэгж байгаа. Хоёрт нь ийм өөрчлөлтийг хийх гэж ингэж өөртөө хөрөнгө оруулалт хийх гэж явж байхад эргэн тойрны хүмүүс тэгж боддоггүй, тэгж үздэггүй, тэрийг зөв гэж боддоггүй гэр бүлийнхэн чинь найз нөхөж. Тийм бол бас тэрэнд хөрөнгө оруулахад аюу хэцүү байдаг. Тэгэхээр бид нэр яах гэж оролдож байгаа вэ гэхээр яг тгийж өөрчлөгдөе гэсэн хүмүүсийг нэг газар цуглуулснараа. Тэгэхээр бүгдээрээ ижлэх юм бодно. Тэдний нэгийг дэмжин бүгдээрээ ойлгох нь хамгийн гол. Нөө тийм үү чи ч гэсэн ингэх гээд байгаа юм. Би ч гэсэн ингэмээр байна. Яг үл энэ надад хэцүү байдаг юм. Би өөртөө энийг ажилуулъя гэж удаан бодсон. Би энийг оролдож байгаа. Буюу зөв хүрээллийг бий болгочих юм бол нөгөө нийгмийн нөлөөлөл гэж амар судалгаан дээр суурилсан юм байдгийг хэдүүлээ санаж байгаа байх тийм ээ. Найзын нөлөөнүүд, найзын чинь нөлөөнүүд, хажууд байгаа хүн чинь ямар байхаар та тэр тийм болох магадлал нь анзаарсан ч анзаараагүй ч 70-80% магадaltaй байдаг гэдгийн нөлөөг ярьж байгаа юм. Тэгэхээр Alpha Human-д явж байгаа хүмүүс маань тийм нөхцөл орж. Дараа нь бид нэр тэр програмд байх тусам би Alpha-га ярьж байхдаа энэ тайлбарлаад байгаа юм байна. Наваг сонсон манай багш нар бусад коучуд мундаг багш нар сэтгэл зүйч ирж байгаа, хөдөлгөөний хүн орж ирж байгаа, йогийн хүн орж ирж байгаа, тогооч орж ирж байгаа, би орж ирж байгаа, эмч орж ирж байгаа. Ийм бүтэн багаараа бид нар орж ирээд танд өөрчлөлтийг чинь хийхэд хөрөнгө оруулалт хийж тусалж байгаа. Тэгэхээр энэ багаараа орж ирээд бид нар ажиллахаараа бид нар таныг яадаг гэхээр бид нарыг сонсно. Ийм тэр өдрүүдэд ингээ байхдаа ийм хэмжээний сонсолт хийн, сурна. Тэгвэл эннээсээ бүр хэд дахин юм ярина өөрөө, юм бичнэ. Яагаад вэ гэхээр яг л нөө хэлээд байгаа анзааруулах, анхааруулах аягүй чухал байгаад байгаа. Хүн хичнээн гаднаас зөв гэж яриад гэсэн хүн өөр үйлдэл хийдэг. Бид нар угаасаа мэднэ. Миний YouTube-ээр би одоо хэдэн зуун видео хийсэн. Зарим нэг нь хүмүүс нөлөөлсөн байгаа, зарим нэг нь үйлдэл чи хийлдэг. Яагаад гэвэл гаднаасаа энийг сонсож аваад тэрний дагуу үйлдэл хийх хэцүү. Харин хүн дотроосоо тэрийг өөрөө мэдэрчээд ойлгох юм бол хийх магадлал өндөр байдаг. Тэгэхээр бид нэр тэгүүлж байна. Тэгэхээр хүмүүс тэнд байхдаа маш олон зүйлийг би бодуулна. Гэр бүл, харилцаа, мөнгө, санхүү, өөртөө итгэлгүй байдал, хувьсэл, болгоомжлол, айц энэ болгоныг бид нэр ярьж, шинчилж, анхаарч, анзаарснараа нөгөө шинэ хувилбараа үүсгэхээр ажиллана. Тэгээд тэнд байх хугацаанд бүр ирэхээс өмнөх өдрүүдэд бид нэр гэрийн даалгавар урьж эхэлнэ. Жишээ нь гар утсны хэрэглээг багасгах тухай гуйж эхэлнэ. Ижлэгэн цагт орондоо орохыг гуйж эхэлнэ. Гэх мэт бид нэр гэрийн даалгаврыг өгөөд ирэнгүүт бид нар бас хүмүүс үйлдэлүүдийг хийж өгдөг. Сонирхолтой юмнууд юм бол яг энэ програмд орсон хүмүүс анхудаага жишээ нь гар утас орондоо орох гээд 3-4 жил орондоо орохгүй унтаж чаддгүй байсан. Манай дээр ирээд 15 минутын дотор унтчихсан. Гар утсан байхгүй. Нэг жишээ мөн байсан. Гэхдээ бид нар өдрийн турш биеийг бэлдэж төв мэдрэлийн системийг бэлтгэсэн байсан болохоор мелатонин метийн даавар өөрөөсөө ялгарсан болохоор бас хүмүүс өглөө ерөөсөө сэрүүлэггүй сэрчдэг, таваас сэрчдэг байсан. Анхудаага 8 цаг хүртэл унтаж үзсэн. Энэ нойр ямар чухлыг мэддэг болохоор ийм өөр нөлөө гаргаж байгаа. Хүүхдүүдтэйгээ харилцаа, эхнэр нөхөртэйгээ харилцаа, нөгөө хийн гэж бодож исэн мөрөөдлөө биелүүл. Энэ болгоныг үйлдэлийг хийлгэж чаддаг бид нар. Тийм болохоор
анхаарлын авч, анзаарлын авчт нь commitment-ийн гаргуул чинь тэгээ хамгийн гол нь үйлдэлийн хийлгээд тэгээ тийм хүрээллийг бий болгоод. Ийм хүрээллийг бий болгочингууд манай тэнд ордог хүмүүс, манай алфад ордог хүмүүс бүгд яг нэг ангийнхан шиг, энэ яг томчуудын цослон гэж заримдаа бид нэр яадаг бол тийм нэг ангийнхан шиг мэдрэмжийг авдаг. Тэгээд энэ багийнхан манай алфад орсон alumni буюу төгсөгчид маань өөрсдөө 2 сарын дараа байн холбоотой WhatsApp групптэй болоод тэр группээрээ хоорондоо харилцаж нэг нэгэндээ туслан, дэмжин, уулзсан reunion дандаа хийн. Ингэж бас доктортойгоор цаашаа өөрчлөлтийг өөртөө бий болгох тийм хүрээлэл дотор ордог. Ийм програм байгаамаа. Тэгээ энэ болгоныг л бид нэр өнөөдөр хийж, хүнийг өнөөдөр тэр өөртөө хийлгэх ёстой байдаг хөрөнгө оруулалтын хийлэгдэг болохоор энэ програмаа би ингэж айгүй бахархдаг 3 сарын 6-наас 9-ний хооронд тэрэлжит болох гэж байгаа шүү. Миний зүгээс би энийг бол жилийн турш өөртөө хийдгийг бол ярьсан. Би энэ Alpha Human програмыг бас явж хийж байгаа чинь нэг талаасаа би мэдж байна энэ програм хүмүүст тусалдаг гэсэн нөгөө талаасаа би бас хийж байгаа шалтгаан чинь өөртөө зориулж хийж. Би тэгх тоолондоо өөртөө анхаарах. Тэгээ тэр нэг 3-4 өдрийг яг өөртөө зөвхөн өөртөө чаминчилж хөрөнгө оруулах тийм боломж гарч ирдэг учраас би энийг хийдэг. Тэгээ энийг л өнөөдөр хуваалцъя гэж үзсэн. За та бүхэн санд бодлоо хуваалцгаа бити мартаар би аюу унших дуртай байдаг ш комент хэсэгт бичээр ойрд юм тавиг болохоор бүр тгээсэй гэж үзэж байна. Мэдээж надаас миний коучингийн тухай аюу болох хүн асуудаг. Тэгээ ерөнхийдөө сарууд ерөнхийдөө дүүрсэн байгаа болохоор би тэгж байгаад 1-2 хүнийг боломжоор нэмдэг байгаад байгаа. Хэрвээ та миний коучингийн тухай сонирхоод тэгээ хүсэж байгаа бол нэг бол энэ миний вебсайт руу ороорой Oko Coach гэх тэрний коучинг гэдэг хэсэг дээр наруул тайлбарууд байгаа. Тэрийг уншиж хагаад эхлэх хэсэг байгаа. Тэгээд Google Form бүгэлчих тэгвэл тэнцэнс нь мэдээл явдаг байгаад байгаа шүү. За тэгээ хэрвээ танд очиж байвал слот боломж гарсан гэсэн үг бол тэгээд тэр үед би дүүрэн байна гэсэн үг. Гэх мэтээр олон гоё юмнууд байгаа. 26 онд би зөндөө гоё шин зүйлийг хийн томоохон өөрчлөлтүүд ирж байгаа. Тэгээд өмнө ярьж байсан. Тэгэхээр ингэж байгаа. За таа ч гэсэн тэгээд мэдээллүүдийг хараа байж байгаарай гэж хэлмээр байна. Сошиалуудаар шалгаа байж байгаарай. Би тэр болгоноор хуваалцах болно. Хэд хэдэн цааш нь дахиад гоё эрүүл мэнд хүний хөгжүүлэх шин програмыг бид нэвтрүүлэх гээд манай багийн зүгээс бас ажиллаж байгаа. За өнөөдрийн подкастыг сонсож надтай хамт байсанд маш их баярлалаа. Танд нэг ч гэсэн хэрэгтэй юм сонссон байх гэж үнэхээр найдаж байна. Тэгээ бүгдэнд нь би амар минь байдлыг хүсэж байна. Аз жаргалыг хүсэж байна. Бүгдээрээ хүсээд хөдөлмөрлж авах юм бол хүн болгон хүссэн зэгтээ хүрч чаддгийг шүү. Нөгөө нэг ишлэл байгаа те номон дээр гар бичижсэн. Хөдөлмөрлж байгаа хүнд хүрэх зэг чинь мөрөөдлөөр л хязгаарлагддаг шүү гэдэгт би бол үнэхээр итгэдэг шүү. За тэгээ баярлалаа. Амар минь байцгаараа дараагийн подкастаар утгагүй уулзцгаая.